Сайн байцгаана уу залуусаа, сайн байцгаана хүмүүс үзэгчтэй. NBA Talk-ийн 36 дугаар дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд мэдээж хэрэг бол NBA бол өөрөө маш сонирхолтой болж байна тийм ээ. Хагас финалт яг хэд явж байгаа энэ 7 хоног байлаа. Бүдэнд нь оройн минь төргий. За тэгээд дээрэс нь баясаа давс NBA Talk-ийн зүгээс баяр үргээ хасын үлгүүд баг. Монголын дээдлэгийн авраг усанд тийм ээ. Баяр үргээ. Баясаа юу одоо засажуулагч яваар бас тийм ээ. Анхныхаа аврагыг авч байгаа баяр үргээ тийм ээ. За тэгээд NBA Talk яг бүрэн бүлтгэрээр бас өнөөдөр ирсэн байна. Тэгээд бүгдээр бид нар ярих зүйл маш их байгаа. Гэхдээ NBA Talk-ийн мэдээж ихлээд спонсорудаа бид нар хэлэх хэрэгтэй. Тэгээд NBA Talk-ийн ерөнхий мэдтгэж бол электрон бараа нэгтлэгүүр PC Mall та бүхэн бүх төрлийн электрон бараануудыг дээрээс нь бүх төрлийн гар утаснуудыг албаус хэрэгтэй тэгээд ууштайг бол лизингээр авах боломжтой байгаа гэдэг та бүхэндээ хэлээ. Тэгээд электрон бараа зөвхөн PC Mall-аас та бүхэн сонгож байгаа. Тэгээд мөн ерөнхий мэдтгэгч илүү тийм үү Pepsi брэнд байгаа гэдэг хэлтэй байна. Тэгээд манаас чи нөр сүүлийн үед дугаарууд байгаа гэж болчихоо. Тусгай нөгөө нэг 2-7 хоног хийсэн үү те. Юу гэснээс хойш те. Одоо яг хөө сүүлд үлдсэн багуудын тоглогчдын тодорхой тоглогч нар байгаа учраас. Тэгээд маш гоё болон байсан Pepsi-гийн. Тэгээд Pepsi-д бас баярлалаа гэж хэлмээр. За тэгээд бүгд юу гоорё. За энэ логт бол албан ёсоор бол нэгэн зүйл болсон нь бол MVP албан. Багийнхандаа нөгөө Rolex-аг өгдөг ч уламжлалаа шүү дээ. Энд ч хэд хичээлдээ хэдэн тоглогчоос юм харж байгаа дээр. Уламжлал юм уу? Үгүй сүүлийн хэдэн жилүүд нэгтгэл болчихлоо шүү дээ. Энэ хин өгчлөө өмнө 2-3 тоглож өгчөөсөн шүү ингэж. Өгчөөсөн. Гэтэ бүгд биш ээ. Яанаас бол жишээ нь пүүз өгчөөсөн шүү. Яанаас пүүз өгсөн. Нэг нь шин загварын пүүз. Rolex цагийн гэхдээ нэг нь өгсөн бас өмнө. За тэгээ шээ энэ үйлрэлт үзүүлсэн статистикийг харуулж байна тий. Нийт авсан оноогоор нэг плюс минусаараа нэг 30 онтой тоглолтоор нэг 40 онтой тоглолтоор нэг 50 онтой тоглолтоор нэг бөмбөг тасалтаар 2 төлөв. Бөмбөг тасалт гэдэг нь өөрөө гоц зүйлд ороод ирж байгаа. Тэгээ өөрийнхөө байрлал блок шот хийж байгаа тоглогчороо бас нэлээд дээгүүр орж байгаа тий. Тэгээд нийт авсан оноогоос гадна дундаж оноонч нэгт. Бид нар яг иймэрхүү үзүүлэлтийг бол дээр үед бол Майкл Жорданс сардаг гэсэн юм тийм ээ. Хам стилийг тэргүүлдэг лигийг ер нь дээрээс нь оноо авалтныг юунд тэнэгдэл 30 40 тоглолт гэдэг. Тэгээд дээр нь 40 52 клуб нэгдэх тунд өгсөн. Нэг хөв туцсан. Бүгд ихтэй сүүлийн юуны 7 өдрөл болсон нөгөө MVP-ийн хэсгийг харагдах уу? Ямар тоглогч нар болж ирсэн тийм ээ? Харцгаа. Олон улсын тамирчид авч байгаа гэдгээр онцгой байгаа шүү дээ тийм ээ. Сүүлийн үйлрэлтүүдэд тийм шүү дээ. Дараа жил зүргэлжлэх боломж байгаа даа л да. Хамгийн амар тий. За энэ Giannis Antetokounmpo 2, Nikola Jokic 3 удаа, Joel Embiid Shea гэсэн хүмүүс сүүлийн 7 үйлрэлт MVP болоод байна да. Америк тоглогч нар хаачих байна. Embiid биш. Америкийн шигшгийн өмнөөс Олимпиас тоглосон тэр Америк тоглогч гэсэн үг шүү дээ. Тэгж ойлгож болно. Тэгтээ төрслөөрөө л явах шиг байна л дээ. Хаачих юу? Бусна хаачих юу? Яг хөө зүгээр яг ингээд MVP үнэхээр MVP болохын тулд үнэхээр баг ингээд бүр онцгой статистик үзүүлж MVP болдог болсон байна л. Одоо зүгээр Shea одоо яг хамгийн сул тал статистик харахаар ингээ хамгийн сул талаар байж болох хэвээр статистик 3 онооны шийдэл тахгүй. Тэгэхээр 40% даа 3 шийдсэн болохоор ямар сул тал байхгүй нь хамгаалалт тоглохоо багийн амжилт гэдэг юм. Тэгэхээр чи одоо Shea-ийг дарж гарч иж MVP аавна гэдэг бол чинь Jason Tatum маш том босхийг тавьчих гэж харж байна. Тэгэхээр энэ хамгийн яг Америк тоглолтоос хамгийн ойртож байгаа тоглогч нь одоо Tatum л гэхээр Edwards одоо эргчлээс яг бүр хүчтэй орж ирэх байх тийм ээ. Яг зүгээр лиг гэсэндээ өөртөө нүүр царайгаа олох гол хичээгээд шүү дээ. Америк тоглогч байгаа өөрөө нүүр царай олох гол. Тэгээ Джейсон Тейтумыг үзэж байна, Антони Эдвардсыг үзэж байна. Ууг нь Жа Моронтыг бас пүшлж байсан тэгээд. Тэр байх боллоо. Өөрөө болж. Одоо харин тэгэл Cooper Flag л тэр чихтэй хахад болтлох гэдэг 5 гол бас үлдэн шүү дээ. Яг хөө тэгээ яг ойрын 10 жилийнхэн нүүр царайнд болох боломж нь баг Тейтумыг даваад гараад ирэх шанс байна шүү дээ. Тейтум ч одоо эд үеийн яг үргэлжилж байгаа ч Cooper Flag унаад шүү дээ багаар. Wembanyamag давж MVP болж чадах болов. Яг татчих чинь. Wemby гэдэг амар хүн ахаад удахгүй. Нөгөө багийн амжилт. Айгүй хэцүү л одоо тий. Хэцүү л. Нэрээ Wemby-г мартсан. Одоо энд чинь ингээд нэг хэдэн удаа нэг Wemby бичигдэл ах гэж би бодоод байгаа шүү дээ. Нэг юм уу хоёр ч юм уу. Байна шүү дээ. Яг хоо. Баясаг юу юм хамгийн ойрхон юу Америк тоглогч юм гэж бодож байна. Сая дурдсан нэрс мэдээж байх нь ойлгомжтой. Тэгээд Cooper Flag гэдэгтэй санал хийж байна. Одоо угаасаа тэгээд бизнесээ бодох юм бол ойрын жилүүд юм цагаан Америк од тоглогч юм байхгүй шүү дээ. Энэ утгаараа NBA-ийн том бизнесийн том компани Cooper Flag-ийн араас нэлээд төлөж өгөх хаа. Тийм учраас бид нар ойрын жилүүд Cooper Flag лигийн гол нүүр царай болцсон явж байгааг бол
харах нь бол ойлгомжтой боллоо. Шээгэл Александрын хувьд бол нүдэ болсон гайх гой шагнал байлаа. Тэгээд Америк нэгдсэн улсаас гадна 2 MVP-д болж 2 дахь улс боллоо шүү дээ Канада. Стив Нэш өмнөхнөөс өөр бусад олон улсын MVP-нүүд нэг улсаас 2 MVP тулсан тэгвэл байхгүй. Начаас гоё мэдээлэл юм тийм ээ. За, бүгдээрээ ихтэй энэ хооронд нөгөө одоо нөгөө хас финалийн үед бас маш олон юм зарлагддаг л да. Тэгээ одоо бэлгэдлийн одоо 1 2 3 дугаар багууд бас зарлагдсан байгаа. Энийг бүгдээр харцгаа тийм. Энэ бас маш 15 доо. энэ чинь маш том зүйл. Яг шууд цалинтай холбоотой тийм ээ. Бонусаа авдаг маш олон зүйл. Яадаг. За энийг яг харъя. 2 3 дугаар гэж. 2 дугаар 3 дугаар за санд нийлж байгаа бүгдээр санд нийлж байна. Энд яг энэ хэлсэн юм байна. Ямар ч юу байхгүй юу? Байхгүй. Яг л таамагсан хүмүүс бүгдээр орсон байна уу? Гэхдээ яг хав Кейт хоёрлууд орж магадгүй байсан баг. Яг улирлыг харуул. Хин хасагтаад. Эдвардс та байран солигдоод. Оо. Тийм үү? Багийн амжилт статистик илүүлсэн л да Эдвардсаас аль аль нь. Тэгэхээр яг зүгээр жишээ. Гэхдээ ерөн зүгээр нэг амар маргаад байгаа юм бол байхгүй. Зүгээр яг хэрвээ гэж ярил гэсэн. Хардингийн жишээ өдрөлдөг нь сайн. Тийм хаардан үлдэл сайн байсан. За нэгдүгээр баг. Яг тэ энэ баг дээр жоохон ярил л та. За тэгээд за яг ярих юм байна. Бүгдээр тулгааны хувьд юу яг за хэнийг орох байсан гэдэг нь арилт л ярил л та юм да. Чиний хувьд яг энийг оруулсан бол гэдэг тоглож байв. Агүй яг нөгөө нэрс нь харагдах болохоор санаанд орж ирэхгүй. Өөр нөгөө ороогүй тоглогчтой нэрс харагдвал санаанд орж ирэх байна. Энтэй баясаа санд хэлж байгаа. 2 3 дуурай. Санал нийлж байгаа. Зөв энэ дээр яг нэг түрүүн сая яг ирж яхад нэг мэдээлэл харсан. Triple J энэ үлрэл бүх хот болоод бүх хамгаалтын багт бас нэрлэгдээд. Тэгээд бүх NBA-ийн багт бүх NBA-ийн 3 багт нэрлэгдэхэд ганцхан санал дутсан гэж байна. Ганц санал дутаад Supermax гэрэнээсээ хийх эрхээ алдаад тэр нь $200 сая алдчихсан. Яа. Нэгэн санднаас болоод $200 сая. Яа. Тэгэхээр нөгөө яг энэ нэрлэгдэх нь өөрөө ямар амар том нөлөө, ямар амар цалингийн тэр хүндтэй. Тэр нь бол бас цаана юу гэж сайн ярил бас NBA-г өөрчлөөд байгаа шүү дээ. Яг энэ хүмүүс энд орсноор. Тийм ээ тий. Та хоёрын хувьд юу нэг энд санал хэлж байна 2 3 дуурайтай. Санал нийлж чинь би бол яг ингээ бэлгэдлийн 1 2 дуурайг одоо хамгийн үнцэнтэй гэж хардаг. Тэгээд хамгийн шилдэг энэ үлрэлийн хамгийн шилдэг 15 тоглогчийг байрал тус бүр дээр нь ингээд шалгаруулж ийн гэж хардаг. Тэгээд яг сая энэ нэрс дундаас хамгийн онцгой нэр нь дахиад нөгөө LeBron James байгаа. Тэгээд LeBron дахиад 65-аас дээш тоглолтод оролцсон байна. Тэгэхээр 65-аас дээш тоглолтод оролцоод тэгээ 25-7-8 гэсэн статистик үзүүлэлт дундчилсан угаасаа. Тэр өстой багч бүсийн 3-аар. LeBron-ыг магтмаар байгаа юм чинь 22 дахь удаа бүх одоо юм өгсөн тийм. Тийм байна. Хүлрэл тасралтын 20. Тэгэхэд лиг энэ чинь 79 дахь хүлрэл шүү дээ энэ бигийн. 79 хүлрэлийн түүхэнд лигт 20-с дээш жил тогсон 10 тоглогч л байгаа одоо. Тэгсэн чинь лигийн шилдэг ингээд 15 тоглогч нэг ямагт байсан биш үү? Ямагт байсан. Тоглож явах карьертай. Амар. Тэр нэг хувьд юу саний өмнө санал хэлж байгаа байхгүй. Энд LeBron Curry багтаж орж байгаа нь бол хамгийн гайхалтай хэрэг байлаа. Тэгээ сая LeBron-ыг ярьсан бол бас Stephen Curry-г ярих хэрэгтэй байна. Энэ том биеийн хүчний лигт хамгийн шилдэг тоглогч болоод ингэ явж байгаа нь бол маш сайн баг шиг. Тэгээд Draymond Green ч гэсэндээ бас юу оруулсан баг шиг байсан. Stephen Curry баяр үргээд оруулсан баг шиг байсан. Тэгээд LeBron, Kareem тэгээд Stephen Curry гэсэн нэг team статистикээр байх шиг байлаа шүү. Бэлгэдлийн 1 2 дугаар багт 10 хэдэн удирдал дараалан багтсан гэдэг статистик. Тэгэхээр Curry-гийн хувьд ч гэсэндээ бол маш өмнөөс нь бол маш баяртай. Нэгдүгээр баг маань одоо гарах уу? Гарах Гаралгүй яах вэ? За. Энэ бас тэ ямар ч маргаангүй. Энэ дээр одоо юу марах вэ? Хоёр бүсийн тэргүүн багийн лидер нэр MVP-ийн өрсөлдөөний гол тоглогчтой байна. Ер нь бол бүсийн тэргүүнүүд л хэвгүй. Тийм ээ. Тэгээд Jokic, Giannis хоёр бол үнэхээр тасархай статистик. Нэг нь triple double дундчилсан. Нэг нь бол бас Shea Jokic хоёр байгаагүй бол MVP-гийн статистик байсан шүү дээ. Гол нөгөө товтлооны хувь тий. Тийм. Товтлооны оромжтой болгож байгаа товтлооны хувь нь баг лидер гэж байгаа шүү. Тэгээд энд мичлэг орсон төвдөө үнэхээр их баяртай байна. Жигдэж магадгүй нөхцөл байдалтай статистик харуулж юм уу? Мичлэл дээр л байсан болов нөгөө. Ховын статистик харах юм яг үнэ. Баг минут тоглож байгаа статистик явж байгаа багсан байна. Тэгээ бага одоо нэгээр гаргаад тий. Тийм учраас орж байгаа нь бол гоё таалагдчих.
бүгдээрээ бас санал хураалтын үсгтэй бас харцгаах гоо. Тэр бас маш сонирхолтой. Сая яг тэр нэг саналаар тусах яасан гэдэг чинь. Яг зөв энэ дээр яг тэр хасагдсан хүмүүс байхгүй хаа. Тэгэхээр ер нь тийм бодохоор яг ийм зүйлүүд энэ санал дээр Memphis хацтай байна тий. Memphis-ийн хувьд бол ашигтай шүү дээ. Тий. За Кейт Канахан нэгдүгээр багтах тэр хоёрдугаар октоо 3 тогтчоос илүү санал авсан юм биш. 6 санал авсан юм шүү дээ. тийм ээ тий. Тэр сая тулгай хэлсэн Доно Мичл ганц хасаж магадгүй үзсэн. Бусад 4 тоглогч байна 100 байсан. Ямар ч эргэлзээгүй дөрөв тоглож байгаа гэлээ. Тийм ээ тий. Эдвардс дээр нэлийн хайптай л тий. Тийм ээ. Тийм ээ. Гэхдээ нэр саяны энэ тулгааг гэлдэг бас аягүй гоё юм тий. Энэ нөгөө хувь тоглогчд нь маш харамсалтай. Хоёрдуусаа дээр багт бол аимшигтай ашигтай зүйл болчихлоо шүү дээ. Баг тэгээд баг бид нар ч яг баг л хамгийн одоо юу болчиход шүү дээ. Дахиад тэр үний шигм цалингийн зэс нөгөө нэг багийг авч үлдэхгүй гэдэг шууд нэг тоглогчоос болж болох гэдэг. Тэгмүү тэр 200 сая доллар Дээрээс нь амар юм болж. Memphis гэсэн багууд ер нь хүчтэй өрсөлдөөнтэй байх шаардлагатай байгаа юм л да. Гэхдээ лиг одоо итерхий нэг хэдэн баг дээр л үндсэн өрсөлдөөн явж идэг. Тэгээ бус багууд нь цалингийнхаа асуудлаас болоод ч юм ямар нэгэн байдлаар суларчлуулах хэцүү байх л гэж. Яг гэхдээ ер нь одоо ч бид нар цалингийн зэс түрүүчэнтэй ярьсан багууд ихэнх нь баг түрүүний үзүүлсэн багууд бүгдээрээ нөгөө бүр хамаагүй хоёр дахь юугаар бүр давтсан яваад байгаа тийм. Тэгэхээр энэ бүгдээр яванд ярих байгаа. Одоо хамгаалтын бага бүгдээр ярьцгаа. Тэгээд хамгаалтын 1-2 дугаар багууд угаасаа хоёр баг л зарлагддаг л да. За энэ дээр тэгвэл санал хэлж байгаа. Энэ би тогийн зүгээс. Хэлний Статистик үзүүлэлттэй харах юм бол угаасаа санал нийлэхээс аргагүй 10 тоглолцлоо их. Зөв нь баярлж байгаа зүйлх юм бол нэгдүгээр баг шинжлэгдэж эхэлж байгаа юм байна таа. Ер нь нэг л ахмад тоглогч байгаа болохоос ш. 4 залуу. 4 залуу тоглогч. Ялангуяа 3 нь бүр Тийм цэл залуу. цэл залуу тийм. Тэгэхээр бас энэ залуучууд дунд бас явж байгаа нь бас гоё юм тийм. Дунд нь явж байгаа гэдэг нь бас гоё юм тийм. Дандаа ерөөсөө fresh blood үүд шүү дээ. Цэл залуу гэдэг нь хин доорт их саад байгаа юм уу? Яг хав тийм Доорт доош залуу ч 99 он их шүү дээ. 20 яг хав одоо нөгөө Моблийн тэр чинь өнгөш нэг 3 дахь Амин Томсон 2 дахь 2000 он гарсан. Гэтэл доортыг энэ хүмүүсээ хөгшин гэж бодоод 99 юм уу? Жоох шүү. Үгүй нөгөө 19 онд плей-офф тоглоод тодорцсон болохоор ингээ удаан байсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? 19 онд нөгөө Джеймс Хардныг маш сайн хамгаалдаг шүү дээ. J-Dub ч бэлэгдлийн 15-д орсон хамгаалтын багт орсон. Ганцхан тоглогч. Бүх одод болсон. бүх одоо тоглолт. Шей Гилжус Александр 2 дугаар огт нэрлэгдэхэд бас 2 илүү 3 санал дутуу. Тэ. Шей. Энэ дээр нэрээ шей байхаар гэдэг бодлоо яхад төрсөн. Гэхдээ тэнийг яг үндэ Камара. Blazers-ыг амжилтанд харав байсан учраас камераг ерөөсөө анзаарахгүйсэн байна. Тийм. Тэгсэн чинь яг хамгаалтын дарсан чинь үнэхээр амар хамгаалт. Харин тийм. Гэхдээ энэ дээр нөгөө нэг яриа өрнөх гээд байгаа. Хамгаалт нь амар байна уу? Гэхдээ Баг нь яаж баг нь бүр тэр доор 14 дөрөөр нь бичигдэж байгаа багаас бэлэгдлийн багтна гэдэг Амар тийм. харин нэг бодлын шудраг бусч юм шиг. Эсвэл яг үнэхээр Одоо нөгөө шейн хамгаалтын хичээл зүтгэл бага нэгээр гаргасан тэр хичээл зүтгэл байхгүй болчихж байгаа гэж бодоод байгаа байхгүй. Бүгд өлөг нь харчих одоо сан дугаалтыг харчих. Яг энэ дээр бас харагдаж штэ хэдэн самарлаг камерад чинь тийм. Харъя л та тгөө. эсвэл үнэхээр статистикийн сайн байсан баг тий. Статистик нь Өө, статистик сайн. Сарын. Шей бол хэл баг санал. Ямар сони тий. Тийм үү. Тийм шүү. Нэг биш. Байм ороогүй. Тийм Аномович бас оруул орж болно. Ер нь Яанас ороогүй. өсөхийн 3-аар гарсан баг юм. Камера чи бүр нэгдүгээрээ сан 6 тань шүү. Яг энэ залуу тоглогчд энэ жилийн юу нь бас их нөлөөтэй л байгаа л да. Энэ жил ер нь их залуу тоглогчдын хамгаалт сайжирчээ ингээл одоо нөө хоёр Амин Томсоноос нь Осор Томсон ч байгаа шүү дээ. Залуусын хайп бас энэ жил их байл л да. Тэгээ ер нь зүгээр яг энэ жил бол өнгөрсөн жил их нэлээд хэрэгжсэн. Энэ жил бол тэр чигээрээ зүгээр яг мэд бодож бодол нэг үе яг утгаараа солигдчихлаа. Тийм дээ тийм. Одоо ингээд эх жилүүдээс бид нар LeBron Curry KD гэж нэх ярихгүй л болов. Тэ? Одоо лигийн нүүр царай ч юм уу те. Одоо нэг гоё үдэж өгөх байхтай зүмрээ тийм. Тэр сүүлийн 2 өдөр л бол тийм. Тэгээ яг энэтэй холбоотой нөгөө Adidas өөрсдийнхөө постуудыг гаргасан байсан чинь Adidas бас гэрээ хийгдсэн байгаа тоглогч нар нь дандаа залуу шинээр гарч иж байгаа тоглогч нараас нь тэгээд бэлэгдлийн багш тэр хамгаалтын багш тэр нэрлэгдсэн бараг 5 тоглогч нар бас байгаа гэсэн. Тэгэхээр Adidas бас аягүй сайн
маркетинга зөв хүмүүсээ бас сонгож байгаа нэг гэдэгээс харагдаж байна. Ер нь нэг жоохон юу байсан. Бид чинь дандаа өмнө Nike хардаг байлаа шүү дээ. Одоо бас ингэ юм өөрчлөж байгаагаас харагдаж. Яг миний бодлоор ингэж боддог. Сагсан мөнгөн дээр бол угаасаа нэг үе гараад ирээд гэсэн шүү дээ. Юу бол одоо нэг унтсан байжгаад Crazy Light-тай амар гарч ирээд нэг бүтэн жил бүр бүтэн хайп болоод бүх хүмүүсүүд өмсөд All-Star Game дээр тоглож байгаа нь баг 30 өр өмссөн байсан Crazy Light-ыг. Тэгээд бүр болоод энэ бүх дэлхийгээр дээр аяг маш хөнгөн анхны хэдэн грамм байлээ ерөөсөө баг цаас шиг байдаг гэсэн. Дээр үүсэн ихний зураг. Тэгэхдээ Crazy Light гэдэг нь арай өөр тий. Тэнгис нөгөө дараа нь орсон шүү дээ. Баг бүх хүмүүс өмссөн. Тэгэл байж байгаа дахиад жоохон унтсан байж одоо буцаад аддаас бүр аимшигтай болчихлоо шүү дээ. Ялангуяа Anthony Edwards бол алаачлаа шүү дээ. James Harden-ы нөлөө яг энэ жил гарсан сникерүүд нь бол үнэхээр сайн байл. За юу бас нэг мэдээлэл гарсан. Denver Nuggets бол дасгалжуулагчаа яасан дээ. Альбиосоор одоо зарласан. Энийг бүгдээ мэдээлэл бүгдээ авцгаая. David Adelman тийм ээ? Denver Nuggets-ийн дараагийн ахлаас болж байна тийм. Удан заалгаж гарч ирлээ те. Тэглээ дээ. Туршлагач гэдэг юм бүх юм ботход. Үгүй яг Эсвэл өөр гэж лонс хажуулагчийг яг одоо явуулсан шалтгаан арай жоохон өөр байж болох юм санагдаад байна. Одоо баяртай гэдэг үгээ арай соёлтойгоор шилжиж юм. Тэгэхгүй амар үл ойлголцох байдлаас харсан л яг энэ чи гол асуудлыг үүсгээд байна уу гэж би харсан. Тэгээ бага 3-аар гаргачихад байгаа шүү дээ. 4-4-ээр гаргачихад байгаа шүү дээ. Тэгээ ядаж удирлыг нь дуусгаад ингээд яадаг ч байсан юм уу те. Тэгэхгүйгээр ингээд одоо ингээд Мелоны хийж байгаа постыг харахаар ингээд нэг л багтаа нэг л тийм гомсон мэдээд байгаа байхгүй те. Шээ Гилс Александрыг бүр шууд төсвөлгөөр хэлсэн шүү дээ. Юу яагаад энэ үеэрл MVP-г харуулж байна гэдэг. MVP аав гэсэн шүү дээ. Тэгсэн. А тэрнээс өмнө бол багтаага авахтаа бол Jokic-ийн талаар байн гардаг гэсэн шүү дээ. Jokic л авах хэрэгтэй гэдэг. Гомдлоо юм те. Уусаа ер нь бол яаж ууцсан харилцаа агтаахан салаагүй ойлгомжтой л дээ. Яг ийм чухал мөч сал хоорондоо болж байгаа. Тэг яг Адлан сэлжүүлж халуун суудлын дээр сууж байгаа. Одоо зах зээл нь жижигхэн Монгол төрөл халуун суудлын их байдаг шүү дээ. Яг тиймтэй адилхан. Би зөв Адлманы карьер харин зөв юм Хурдан болчихоо гэж юу? буруу газартаа эхэлчихээ гэдэг санаад байгаа тийм. Одоо сая плей-оффын үеэр харин зөв тоглолтуудаар үнэхээр харагдсан шүү дээ. Тайм аут авахуд тэнд голдон сууж явах гэсэн зогс суухгүйсэн баг. Тэгэл тоглолч нь өөрөөсөө тойрж юм яриа л. Тийм асуудалтай байж магадгүй л гэж бодож. Тэгээ бас задуудаас жуулагч. Бас алдаад зөндөө байх л та. Тэгээ Jokic-с асуусан л байлгүй дээ гэж байна шүү дээ. Адлманыг ахлагцсалж уушаар үлдээх үү гэж. Тийм ба. Багийн өдөртөл. Jokic-оос асуугаа Jokic-тэй Doc Rivers-ийг авчир гэж хэлэхгүй л гэдэг. Антер зөвшөөрсөн болол үлдсэн мэл. Тэгэхээр тэгээ багийн лидертэйгээ ойлгох сайн байвал Jokic зөв юу үгүй NBA-д бол яг зөв дуртай дургу мэдээж асууж л байгаа л да. Тэгээ Jokic бол тим төрлийн тоглогч бол биш. Тийм баг тийм. Тэрийг авчир, энийг авчир гэдэг хүн бол. Тийм төрлийн тоглогч биш. Миний мэдэх асуудал биш ээ. Би морилгоо явуулаа л гэсэн. Тийм. Тэгээ анарын бас нэг хэлдэг нэг юм бас нэг удам гэж бас байна. Бас аав нь бас тий. NBA-д бол бас л Удам дамжсан тасархай бас коучүүдийн нэг байлаа. Би бол чинь маш дуртай коуч нэг шүү дээ. Зэвүүн ер нь зэвүүн. таны нөгөө үздэг байсан Rockets-ийг тасалжуулдаг байлгүй. Тимак гэдэг тэр ихтэй сүүлдсэн шүү. Хиний дараа ирсэн шүү. Нөгөө Тимак тэр сүүлдсэн. Тэр чинь уул нь Тимакийг харин тэгээд тоглохгүй байж байгаа карьерийн дуусгацсан чирэг адилхан шүү дээ. Та тэгээд дуртай юм тий. Үгүй яг юуны өмдөө гэвэл надад яа тэгэхээр яг нөгөө 22 нод болгож ирсэн. Яг надад зүгээр тэр хитрхи тим нэг өөрөөрөө байдаг тим юм байна та. Тэгээ коучнэр NBA-д бол тим яг өөрөөрөө байдаг коуч хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэрнээс ингэ нэг хүн амт амархан бууж өгөөд идэггүй те. Яг би хийнийг бол хийдэг тим коуч хэрэгтэй гэж боддог. За тэгээ бүгдээ хэсэг өмнө дараа бүгдээ нэг уулзцгаая. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За одоо бүгдээ яг халуухан яг бүсийн финалаа тоглолтод руу орё. Тэгээ сая эхний үеийг бид нар бол баах ингээд гоё мэдээлүүд NBA-ийн зөв шагнал гардууллаа. Элдв банцын одоо мэдээллүүдийг дараа бүхэнд хүндлээ. Одоо харин бүгдээ яг дорн төвсийн тоглолтоос эхлэх гэж байна. Тэгээд Индиана Никсийн эхний тоглолтоос эхлэх үү? За Нью-Йорк Никсийн талбай дээр нөбэ. Тийштэй гэж. энэ чи хэдэн оны хэлээс тоглолт үү те? Энэ чи 20 оны
Реакцаар бөмбөг гарна радиусаас нь гарсан тоонд нүрж байгаа гэдэг үг. Энтэй бүр Катер шүүмжлэл байгаа шүү. юу яриад байгаа. Ямар шүү. Би бол хоёр тоглолтыг бол бүртэж катер шүүмжлэл. За тэгээд Аноб Анноб би нэг жоохон бүтлэл муутай өдрөнд л таарсан да энэ. Жоохон азгүй. Яа одоо өөрөө буцаа салаа. Тэгээд юу ярих вэ? Celebration амар стаж гიშгцэн яа тэр нөө кэдигийн шидэлчихлээ. Өөрөө ч сүулттэй бас гоё хэлсэн байл те. Би 3 оноо л гэж бодож ирсэн. Тэгээд яг цаг нь яг гоё төгс celebration болоогүй гэдэг. Тэгээд ер нь дахиж хийхгүй гэсэн. Одоо хийвэл утахгүй болчихсон. Гаал шүү дээ. Дахиж хийвэл. За тэгээд энэ л цаг дээр. Минутанд ингэж эргэж ирсэн баг ерөөсө түгэнд анхны тохиолдол. Өөдөө эргэн илтүүдийн бүгд энэ яа илтэх вэ? Харилдаг. Энэ харилтаас те. Энэ маань найз шүү бэлдсэн байгаа хаа. Өөдөө бол тэгээд. За. За энэ болохоор нэг тоглолтын юу вэ тийм ээ? Стат те. Багийн стат байна те. За энэ дээр амар том ялгаа гарсан зүйл юм бол бөмбөг алдалтын зөрүү. За тэгээд мэдээж Индианагийн урдлын шугам Брансны ер нь 4 үеийн турш хамгаалах солиод үдээд байгаа. Яг нэлээд 20 алдаа байгаа гэдэг. 20 хэд алдаа. Тэгээд тэр нь ер нь яванда ядралт нь нөлөөсөн шүү дээ. Вирусын шалтгаан. Тэгээд тэр алдаагаа хүчтэй хийгээд байгаа шүү дээ. Гэхдээ ер нь талбайдар бол яаж чутсан Нью-Йорк Никс-ийн тоглолтыг авах гэсэн магадлал маш өндөр байсан байна. Энэ цувралд Нью-Йорк Никс хожно гэсэн магадлал нь илүү. Илүү тэгээд Тэнд суралт Нью-Йоркийн хамгийн том сул тал нь Брансон гэж л 3 тоглолт. Өнөөдрийн тоглолтыг одоо хэдүүл ярих үйл. Тэрийг дараа яриа тий. тэгээд саний дээр NBC-ийн бүхэнд топ 7 нөө эргэж хэлт тийм ээ. NBC үзэгдчихсэн. За энэ бол энэ тоглолтыг бол бидний үеийнхэн бол Энэ бол аим шүү. маш сайн мэднэ дээ. Iconic. 50 Амар. Чи 8 оноо лөө. 9 секунд 8 оноо. 8 оноо тийм. Тэгээд спайк клик рүү хараад байгаа чок яадаг тийм. Биш тэр чинь биш. Зөөр тоглолт. Энд чинь хоёр шидэлтэй хоёуланг алдаад, энэ ч Патрик Ивинг ингэж нэмж алдаад. Даан дээр blow out хийдэг дээр чок гэдэг. Энд хамгийн гол нь тэр нөгөө Патрик Ивинг нэмдэг хоёр шидэлшид алдахаар оноо тэнцүү байсан шүү дээ. Энэ Jordan төсөж авсан. Энэ аим шидэл. Энэ аим шидэл. Энэ чинь Game 7 гарч байгаа тоглолт. 6 тоглолт шүү. Энэ чинь 6 тоглохгүй юу? Jordan чейж үнэлгээл энэ тоглолтыг бүр яг үзчихэд тоглолт дуусны дараа гэртээ ахтайгаа ингэ шидчихэж илээ. Өөр хагаалаа. Larry Bird энэ дээр энэ дээр бол тоглооны алдаа байсан гэдгийг бүгд төлөвшөж өөрөө төлөвшөж байж юм билэр. Jordan-ээр түлхэж байгаа юу? Би бүр хар ирж ирэл түлхээ гэж бодсон. Одоо хамаагүй гээл. Real. Яа, энэ Milwaukee Bucks айгүй гоё баг байсан. Big Dog Robinson, Tim Thomas.
Самкс альсаас тий. Реал нь Яаж ч болох ч шүү. Ингээ харахаар гэхдээ режимэл арслаа амар тоглож байна. Ер нь баг бөмбөг заалахгүй шүү дээ бас. 2000 оны. Яг энэ үеийн хэсгийг үзэхээр гэхдээ төвүүд нь ямар амар болох байсан бэ гэсэн ганц бодлоо. Ихэнх төвүүд. сая Сэмберкс. Марк Жаксон. Хөшөрцөн байгаа гэсэн үг шүү дээ энэ үед чинь баг. Нилээн ахмад. Тэг ахмад орно. Тэгтээ яг 98 чинь тий 10 14. эргэлт болчиход шүү. Тийм шүү дээ. Энд чинь сүүлийн 2 минут руу 9 онооны зүрхтэй ороод хоцсон 1700 тохиол ганцхан хоцсон тохиолдсон. 1400 нэг эсрэг 1490 гэсэн. Тийм Тийм. Тийм. Тэр ч та. 99 107 байсан гэдэг байна шүү дээ хожих хөв. 99 оны 7-аас. Тэгэл 0 0.3 Дунд дээр л авчаад. магадлалыг л бодит болгочлоо. Энэ баазардуулаад хожигдсан бол бүр амар. Тийм бүр амар болох. Цаг сонгосон болохоор арай
мэдгүй. За. Манай гоо ярилцсан юм шүү. Одоо хамгаалтаас товтлогоор шилжих буюу тэр нь урдан товтлоо хийж байгаа байрал айл багтанд цувралт адилхан байсан. Эхнэр тоглолт адилхан байсан юм шүү дээ. Хоёр тоглолт тийм ээ. Тэр авсан оноо болохоор зүрх пейсерс дуусгаж чадсан шүү. Одоо нэг довтлогоон дээр 0-100-ы тэг 176 оноог л авч чадчих байгаа байхгүй нэг гэсэн transition offense дээр. Тунгууд Индиана бол тогтмол 2 оноо аваад байгаа юм шиг л байгаа байхгүй тий. Ер нь бол Хурдан тоглолт нэг 155 тий. Гэдэг чинь амар. энэ зүрээр бол хоёр даблцсан зүрх тий яг. Тэгэхээр чи нэг ясандаа Индианагийн тоглож чаддаг сагсаар нь тоглоод байна Хурдан юм гэсэн. шүү дээ. Хурдан юм тийм шүү үү. дээ. Тэр нь зохиол юм гэсэн. Тэгээ угсаа бид нар энэ биток ярьж байсан шүү дээ. Нёг нэгс ганцхан яваа. Өөрсдөө нөгөө юунд ууж тоолох юм бол хожин гэж юу ярьж байсан шүү дээ. Харин уйхаар бас хэцүү юм байна. Өнөөдөр Индианагийн хамгаалалт чинь муу биш байна. Өнөөдөр яг уйх би чи хийлээ шүү дээ болно. Өнөөдөр 3 тоглолтоо бид нар ярин зэ 3 тоглолт явна яг хүссэн тоглолт нь болсон чинь эхлээд бол буруутаад 20 доноо тасраа явчлаа шүү дээ Индиана тийм ээ. Юуг нь харъя. Шууд 3 тоо. Шууд 3 руу орчих юм зүгмөрдгөө. Тий. Эхний хоёр тоглолт угаасаа гэсэн. За өнөөдөр Инди 500-ийн Индиана Полсот бол нэг наскар явуултаа байна. Өнөөдөр баяр гэсэн. Өнөөдөр Никс гараандаа өрсөлдөж хийж байгаа. Жишээ сэлгэнээс тий. Мич Робс нэг гараандаа өрсөн да. тийм ээ. За тэгээ уул нь бол өнөөдөр бол Индиана бол хамаагүй юу сэтгэл санаа уулна тий. 3-0 болгоч гэж бодож гарч иж байсан баг чи тийм ээ. Талбай дээр. Тэгээ бэртэхгүй бол бас энэ Мичл Робинсон ч бас гаргалгаагүй төв юм байна шүү дээ. Сайн. Сайн төв шүү дээ. Хамгаалтанд сайн довтлог Самбарт гол нь найдаж өгч. Тий. Үнэхээр урт өндөр л байгаа юм л да. Тий. Сайн төвүүд энийг байл шүү. За энэ дээр челленж энэ дээр бас ингээл Рикарлайл засгалжуулагч нь чухал челленж. Зөв жаа. Зөв челленж. За ингээд бол оноо 2 дугаар үеэр ингээд Индиана бол тасалсан шүү дээ. Сая тэгээ кат товтлооны алдаа өгөөд катын алдаа 4 болчихж байгаа байхгүй юу? Энэ тоглолтын шанс алдааны За ингээд 18 оноор зүрх. 18 оноо. 18 оноор зүрх. Ингээд 20 болох юм уу? Тийм 20 дээдл нь 20 өрсөн яг энэ. За ингээд 20. Ингүүд тэгээд Индиана очил гэж бодсон юм тий. Одоо Очлаа л гэж бодсон доо. ямар ч хүн л юм гэж бодно ч тий. Тэгсэн чинь үеийнхэн төгсгөлийг Кат. таар үед 3 дуурын хэсгээс эхлээд юу байсан? Карлайл засгалжуулагч. Зөв минь тоглолтын үзээд над төрсөн. Одоо энэс хойш Халбертон сон. Одоо Халбертыг энэ үеийн голоос суугаад За ингээд харин 8 парт Макконнелл, Шепард гэдэг 3 төлшийн урталт нь нам гаргаж ирсэн. За тэгээд тэрнээс хойш иргэсэн дээ тоглолт. за гэхдээ 4 дугаар үе дээр бол нэг тоглогч үнэхээр Тийм яг онооны зүрэг ойртууллаад энэ 7 оноо дараалж Макбрайд авсан. Яг чухал. Одоо сая яг За, Макконнелл ингээд харж Шепард, Макконнелл сүүлд энэ Матурныг гаргаж ирсэн. Бүр сүүлд нь. энэ дээр бол Шепард байсан. яа Акторын чинстэй талбай дээр 2 минут л байсан. алдаатай. Өнөөдрийн тоглолтын яг саяын төсөлдөр л байхгүй юу? Кат өргөө яг үнэхээр харуулсан даа өнөөдөр бол 4 4 яа хэдэн он авсан бэ? 4 4 4. 4-4 20 оноо. 20 оноо. Нийт 24 авсан. Тий. Тийм харин эхний 3 үед 4 оноо. Юу тийм үү? Тийм. Би чи хайлтын зөвхөн өнөөдөр үзчихдэг байхгүй юу? Тэг тэр 3 дугаар үеийн тэр 3 жижиг гаргадаг. Тэг тэр үед дээр чинь 4 дараалал бөмбөг алдсан гоо. 2 довтлооны алдаа гээд 2 бөмбөг алдтыг тэг тоглолт ирсэн. Кат гэхдээ үнэхээр яг өөрийнхөө тоглолтыг гаргаж чадвал ямар аюултай тоглож байдаг үнэхээр авч байгаа тийм. Кат тоглож байгаа үед талбай дээр хэн байхгүйснийг харсан уу? Брансон байхгүй. Тийм Бранс 5 алдаас болцсон. Яг үнэндээ цуурлын ихний тоглолтын дээр Никс бас яг нэг моментум алдаад ирж байгаа үед буцаж момент олж гэлсгээд Брансныг суулгацсан байхгүй. Энэ тоглолтын дээр Брансон байхгүй Никс илүү тоглож. Тэгэхээр Брансон 4-р үед 4-р ихэнд гарч ирэнгүүтээ 5 алдаа гараад 4-р бүтэн тоглохгүй байж хагаад сүүлийн минут 30 секундын дээр өөрөө дасгалжуулагч дээр очиод би гарыг гаргасан шүү дээ. Дасгалжуулагч нь дуудаагүй шүү дээ. Угаасаа Макбрайттай илүү оноо 4 оноо илүү гараад. Зөвхөн зөв тоглож туссан шүү дээ. Дасгалж. Гэтэ яг Брансон гарч ирээд клач юм клач оноогоо авсан. Гэтэ өнөөдөр миний бодлоор харахад бол яг уул Ньоки уул яг хүссэн гэсэнгүй явсан гэж харсан байхгүй. Сая энэ оноо уул сая 206 100 гэж 206. Биш 206 онооных нь 10 оноо нь сүүлийн 20 секунд дагсан 10 оноо л шүү. Нөгөө алдаа авч чөлөөшөд хийсээр байгаа тактикийн алдаас бол ерөөсөө 190 оноонд дээр явсан тоглолт тэгэхээр уул Ньоки нэгсэн уул хүчтэй байгаа тоглолт мөн үү? Биш гэж үү? Үгүй. Та статистик харж ирвэл худлаа болчиход. Бага оноо авсан хэмнэл удаан юм шиг санагдсан байж болно. Зүгээр Индиана 4-р үед хитрхи бага оноо авсан байхгүй юу? Үнэхээр өрсөлдөгчтэй их оноо авсан. Тэгэхээр чичээр Ньоки юм л болсон. Яг зөвхөн 4-р үед л Нью-Йоркийн сакс болсон
байхгүй юу? Тэг чи нүдээс биш. Гүү эхний 3 үеийг харах юм бол Нью-Йорк Никс тоглолтын 1 минут ч тоглолтын юм лээ үлдэж чадаагүй. Битүү Индианагийн бүснээр сагс явсан. Зүгээр Дөрөвдөө кят үнэхээр ганцаараа болсон. Катих бол яг тоглолт бүр дээр тэгж чадах юм уу гэмээр жоох итгэмээргүй оноонууд л байсан шүү дээ. Тулгаагийн хэлж байгаа үнэн. Яг тэгвэл Индиана Пейсерс тоглолтод 3-аас 25-5 гэж шийдсэн байхгүй юу? Гэхдээ энэ шийдэлтүүд унсан бол дахиад өндөр оноо авсан тоглолт болно. Гэхдээ харин нэг үе яг бүр маш сайн хамгаалаад ингэж тоглосон болохоор яг нэг үеийг ч гэсэн Нью-Йорк Никсээс гэсэн хүмүүс тоглосон гэж хэлж болж байгаа байхгүй юу? 23 хамгийн чухал үед чи хамгаалч одоо хамгаалтаас одоо хизүү шидүүлсэн байна гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Суу шидүүл гэж байхгүй шүү дээ. Тэгээ эн чинь өөрөө нөгөө Нью-Йорк Никсийн хамгаалт тэр юу болж чил гэж би зүгээр харсан. Гэхдээ өнөөдөр яа тийм Нью-Йорк өнөөдөр өөрсдөө хүснээр тоглолцсон. Мич Робинсны гараанд гаргаснараа Эхний өөрчлөлт тийм ээ. хамгийн ихний өөрчлөлт нь Тернер самбарт аягүй сайн тоглоодсон. Тэр их хязгаарлаж байгаа. Яг үндэ Жош Харчин 6-5 болоо 6-4 шүү дээ. Намхан шүү дээ. Жижиг гин. 98 ч 2 м ч үгүй байхгүй. Тэгээд Жош Хартыг сэлгээс гарчаад өнөөдөр бас хин Тэбодос суулж маш зориг нэг үлдсэн Шаметиг тоглосон. 11 холоо 12 юм тоглоод уг нь бол Индиана Пейсерсийн хамгийн сайн үр дүнтэй тоглосон Оби Топн байсан шүү дээ. Нэмэх 20 чөлөө бүр сэлгэнээс нэмэх 20 явж исэн чинь Шамет гарч нэг тэр дараасан бөмбөг галтууд дээр нэг бөмбөг шахаж байгаа довтгооны алд аваад Шамет нэг үг хэлсэн чинь Оби Топн шахтаад тэрийг Карлад аягүй сайн анзаард юм билээ. Топн шатгаараа тааруу тоглолт юм уу? Яад юм хялтаа аз тийм үү? Шуу суулгасан. Тэгээд тэрнээс ч тоглолт ирж ирчихсэн. Ирчүүч авчихгүй болчихсон. Сайн Тэгээд бас Шамтас гадна Дэлнер Райтыг олон мэт ашигласан. Дэлнер Райт өнөөдөр тэгээд юу байна? Никсээс бишээ. Пейсерс яг нэг гайхалтай сонирхолтой санагдаад байгаа юм. Эхний тоглолтын тэр дөрөвдүгээр Карл Антони Таунс Томс Брайантыг тооцсон шүү дээ. Тэрнээс ч Томс Брайант байхгүй шүү. Хоёр тоглолтод 4 минут өгсөн шүү. Тэгээд өнөөдөр бүр тоглоулаагүй болсон чинь Брэдли бүр нэр энэ хүн чинь NBA байдаг үлүүгээ мартсан байсан хүн гарч ирээд Брэдли дээр өнөөдөр хамаг суултал гарсан шүү. Таусын тоглолт Брэдлиг эсгэлцсэн. Өнөөдөр их тэр үзүүлэлтийг харах юм бол нөгөө 10 үзүүлэлтээс бол 6 4 бол Индиана илүү бай, тийм ээ? 6 үзүүлэлт нь бол Индиана дээр. Тийм ээ. Тэгээ 4 үзүүлэлт болохоор Нью-Йорк Никс дээр тийм ээ. Тэр нэг самбарны илүү зөрөг илүү гэж хэлэхгүй шүү. Тэгэхээр нэг 5 заа адилхан. Тэгээ зөв өөрчлөгдсөн юм гэвэл довтлооны ордлогын тоо шүү дээ. Би асуусан. Тэгэхээр хамгийн цаашдын Мич Робинсын гараандаа гарах уу? Энэ Ошин хот үр дүнгээ өгсөн юм гарна шууд энэ. Тэр бол ойлгомжтой. Зүгээр харин тэр Тони Брэдли гарч ирснээр нэрээ бүр Карл Антони Таунсыг өөрөө буцаад яг юутай эхнэн шít нь Карл Антони Таунсаа мэдэрсэн баха. Гэхдээ нэр Брэдлиг хийсэн шүү дайраад гэлцсэн аахгүй. 3-ын гадна гаргаж байгаа дайраад гэлцсэн. Тэгээд хоёр баг ямар ч гэсэн хоёлаа бол эхний тоглолтын дээр Индиана 20 оноо гэж барьсан юм сая 3 тоглолтын дээр Нью-Йорк Никс 20 оноо иргээд барьж шүү дээ тийм ээ. Энэ хоёр баг бол ямар ч оноо бол энэ хоёр багт бол дээрээс нь айлын талбай малбай гэдэг юм бол ерөөсөө нүдэглэхгүй тийм ээ. Яг Брансны юусаа хилцсэн юу вэ? Хевлийн баг хурал дээр ямар ч орооны манай хоёр цуврал дээр бол ямар ч орооны давуу тал бол сейф биш ээ. Тийм ээ. Тийм дээрээс нь бас энэ цувралыг ч гэсэн бас нийт нь яриад ах шүү. Хоёр тэгэр хожигдчихсэн ч гэсэн энэ тим сейф биш шүү гэдгээр бас хэлээд ах шүү. Тэгээд аим гоё цуврал болж юм. Тэгээд Нью-Йоркоос ч гэсэн арай олон хүн ашиглаж байгаа юмас авууштай юм удаа л гэж бодож байна. Тэгээд одоо яа тренинг биш те Дэлнер Райт гэд хамгаалтанд илүү тоглолтог нуруулах холбогч байгаад хахад яг ашиглахгүйсэн. Тэгээд хэнийг гимтэлтэй гэсэн гимтэлний идгэрсэн юм байлээ шүү дээ. Ачуваг. Тийм билээ. Ашиглыг ивэл ачуваач зүгээр байна. 5 минут ашиглыг ивэл тоглогч бол байгаа байхгүй юу? Одоо ачуу хоёроо ашиглагдаж саяны ростертай ашиглаж орж ирэх юм бол яг интернеттэй адилхан хэмжээний ростерыг ашиглах гэдэг байгаа байхгүй 10 хүн ашиглах гэдэг байгаа. Тэгээ сэлгээс гол нь ашиглаж байгаа өнөөдрийн тоглолтод орсон 4 төгс дөрвөл 10 стэйж минут тоглолцсон байгаа тийм. Пейсерс түрүүн тулгаад ирсэн Маккон сайн боо Макконын суурал хамгийн мод тоглож байгаа миний хувьд. Сэлгээс гарч дандаа хасах зүйлтэй байгаа. Hodson 2 дахь тоглолтын дээр нэмэх 2 ч үлээ. Эхний 2 тоглолтын дээр хасгаар унтаа өнөөдөр хасгаар хасах хэвчлээ. Би таас нэг юу асууя. Дөрөв тоглолтын дээр ер нь таад хоёр багууд ямар өөрчлөлт гэж ер нь яг яана гэж бодож байгаа вэ? Энийг зүгээр урьдчилан зүгээр таад юм бодол. Рикардо тасчулч юу ямар өөрчлөлтийг хийх бол эндээс их өөрчлөлт хийхгүй хаа. Яг байгаа шаардлага байхгүй бах. Зүгээр яг баясаа хэлдгээр Тони Брэдлигийн минутыг болоод Томс Брайантыг гаргад юм эсвэл Брэдлийн алдаагаа заст юм. Тийм л өөрчлөлт байхс өөр шаардлага байхгүй хаа. Нью-Йорк Никс бол болж ирсэн саяны нөгөө үр дүн өөрчлөлт хийчлээ. Тийм яг одоо нөгөө Мичл Робинсон Кат 2 хамтдаа талбай дээр авахаар нэмэх 32. Байхгүй тасах 12.6 гэсэн статистик үзвэл тоглолтын дундуур гарч ирлээ. Тэгэхээр энэ хоёр бол давуу тал ямар ч завьчилж байна. Тэгэхээр баясагийн хэлдэг дээр нөгөө Брансон байхгүй Кат сайн тоглож ингээс хэллээ шүү дээ.
Одоо 4-4 гэдэг чинь те. Тэр оноо авсан юм. Тэр бол тэгээд Бранс заавал байх ёстой үстэй. Гөө, ёстой. Зүгээр яг энэ тоглолтын моментумыг харж агаад аль үдээс сэлгийн цолохгүй гэдгийг шийдэх. Тэр мөчийг л мэдэрч чадчихвал тэбүүд суулж ажиллаа сайн хийчихээ. Яг ингээд тоглолтынхаа ур чадвар бие хүчийг харах юм нэгс илүү бага байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тал нь болохоор багаараа зүв ажиллаад байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдрийн тоглолтын дээр Halliburton McConnell-ыг муу байгааг илэрхийлсэн нэг үйлдэлээс нь хамтаа явж агаад хурдан довтлогоо явах хэрэггүй тогтох хэвээр үедэр Halliburton бөмбөг хажууд нь очоод нэгсэн чинь McConnell харж агаад зангаад Жавжуу пассан тэр нь оби топон авч чадаагүй гаргаад бөмбөг аль. Тэгэд яг тэрнээс бөмбөг аль тоглолтныг хийчихсэн. Тэгээ Halliburton болохоор Halliburton-ыг яагаад миний хувьд магтаад дгүй гэхээр энэ цуврал тодорхой харагдаад байна. Бөмбөггүй үед яг ингээд бөмбөгийн дамжуулахаар цагаараа тоглох гэх. Тэгээ бөмбөггүй заслан хийн, өөрөө кат хийн. Тэгээ өөр ажлууд хийгээд яг ашигтай үедээ очиод бөмбөг авчихсан. IQ өндөртэй Үнэхээр ухаантай. Тоглолт яг зүүн шиг. Тэгээ дээрээс нь бас ямар үед хурдан явах уу, ямар үед удаан тогтох уу гэдгээр сайн мэдээд тийм. Найруулагч дараагийн нэг юу явуулаач өгөөч. Найруулагч гэхгүй. Бид нэр плейоффын ширүүлэх мөчтэй тийм ээ. Бас энэ ч ямар систем ч үү? Клач хүчтэй. Клач үү тийм. Knicks-ийн плей-оффт 3 удаа 20 хоног нөхөж чадсан. Оо, энэ ч бас амар юу. Тэгэхээр ер нь энэ хоёр баг бол хоёлаа бууж өгдөг. Хоёлаа бууж өгдөг. Яа шүгэл хүртэл дуусах. Ясли яг нөгөө хин хэлснээр энэ хоёр багт онооны зөрөө мөрөөр ямар ч хамаагүй нэг 15-аас доош дэх дотоош оноогод ерөөсөө асуудал биш юм байна тий. Буцаад бодоход гэсэн тийм. Яг Брансон нэг Halliburton-тай харьцуулахаар нэг өөрөө их оноо авах төрлийн холбогдлоор бөмбөг удахаар нэг бусад төгсдийнх нь тоглолт нь гарахгүй байгаа л зүгээр ялгаа. Тэрш Брансон бол статистик авах юм бол ингээл автгаа хийгээд яваад байгаа юм шиг. Тэнгүүд давхар Карл Энтонс баг. Тэгэхээр зүгээр Брансоныг арай 100 минутанд илүү өрөвдөлтөй илүү олон 100 минутанд авах гэдэг шаардлага юм уу? Тим юм л хүс хэрэгтэй юм. Тэгэж Макбайд гаад тэгэхээр бөмбөг шилжээл нэг хүн дээр бөмбөг утгах. Бөмбөг нэг тоглолтоор уужаа 5 сууд байхгүй. Тэгвэл 5-аар одоо 5 өөрөө бөмбөгтэй 5 буюу довтлоонд оролцоо 5 бол мис матч шүү дээ. Ямар ч үед. Сайн байна. За бүгдээ тэгвэл хэсэгнэрээ бүгдээ уулзцгаая. Одоо сая бид нар дорн бүсийн ярьлаа. Хэсэгнэрээ бүгдээ нөгөө бүсийнхаа нэг үзэж тулдаг үз тийм ээ. НБ тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За мэдээж хэрэг НБ тог ерөнхий эзэгчүүл электрон барааны нэгтлэгүүр Бисимол. Та бүхэн Бисимолоос бүх төрлийн электрон бараануудыг дээрээс нь бүх төрлийн гар утснуудыг албан ёсны хэрэгтэйгээр уурчлагаагүй бүгдийг лизингээр авах боломжтой гэдэг энэ сайн боломжийг бас Бисимол ер нь та бүхэн бүгд нь олгож байгаа. Тэгээд электрон барааг хамгийн баталгаатай газраас электрон барааны нэгтлэгүүр Бисимолоос та бүхэн авч байгаа. Дэлмэрэн тэгээд мэдээж хэрэг манай Т1-ийн булангийн албан ёсны ивент гэж тий илүүд тэмүүл Pepsi тэгээд Pepsi брэндээс НБ тогтоо хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бас Pepsi-ээс баярлалаа гэдэг хэлмээр байна. За одоо бид өргөн төсвийн евро суулгаар идэхөө. За энэ сурвал бол бас бидний таамагнаас ямар хуу байлж гэдэг бүгдийг харцгаая тийм ээ. За эхний тоглолт мэдээж хэрэг Оксгийн талбай дээр болсон. Өнгөрсөн тоглолтод нийтдээ 3 тоглолт авчихсан юм тийм ээ. За яри шүү. Андраа гоё яри шүү. Өнөөдөр манай нар маань хэрж өгөхгүй наа. Яасан юм аа. Чөтөн мөчтэй шоу маа. Мөчтэй шоу яаж. Яг би ихний тоглолтыг үзсэн л дээ. За. Тэгээд яг миний хүлээлт бол Миннесота багийг нэлээд тийм том сорилтыг айл амч бодор хийх болов гэсэн гордол. Аха. Тийм ер нь бол хүлээлт байсан. За. За тэгээд ер нь бол 1-2 дугаар тоглолтын дээр ер нь бол хүсэлт хүрээгүй. Аа. Гэхдээ талбай дээр очивол гэсэн нэг тийм бодол байсан юм. Манай шүү яриа явчих тгөө. Заавал хүлээхгүй бүгд энэ цуул тоглолтын дээр хамгийн их тоглолт гэж бүгд үзсэн байгаа шүү. Тэгэхээр шүү яриа явчих тгөө. Эхний тоглолтын дээр бол яасан шүү дээ. Гэхдээ Эдвардс тодорхой хэмжээний гэмтэл авсан. Ер нь бол 1-2 тоглолтын дээр эхний тоглолтын дээр 100% бол тоглолт үздэг байгаа. Буцаад орж ирсэн. Эхний агсыг бол Миннесота сайн эхлүүлсэн шүү дээ. За Рантлийн нээжийг харж байгаа үст. Энд ч сайн байсан шүү. Орсон бол гэдэг тийм. Тэгсэн чинь 3 дугаар үед Тэр чихтэй ерөөсөө л OKC. зөв OKC-с гэсэн юм уу? Миннесота баг үдсэн дээ.
Тэгээд тасаад тавьчихсан шүү. Эхний хагас аягүй гоё явж байгаа тэгээд байхгүй шүү дээ. Эхний хагас тэгээд бас их сайн байсан уу би бол эргэлзээл. Миннесотагийн сакс харагдаагүй шүү дээ. Зүгээр Рандл 5-удаа 3-аас оруулаад алдахгүй нэг шидэлтүүд ороод ирсэн болохоос яг хамгаалтын сэтгэл гой хувилбарны яваад оноо аваад байгаа байгаагүй шүү дээ. Үкүсийн өөрөө нөгөө талд нь бас зүгээр шидэлтэй алдсан л алдсан. Тэгээд энэс хойш тэгээд ерөөсөө бүр ингээд холдоод явчихсан л дээ. Зүйлээрээ дутуу юм шиг л харагдсан 3 дугаар үеэс л Тэгсэн. Ингээд Четийн хоёр дахь бол ер нь тоглолтын үе зэг тэр чигт нэрвэлцсэн л да. Орч идэг. Гэтэ яг тэр алдаагаа авч чадж байгаа тэр нэг бие хөдөлгөөнүүд нь л амар юм. Тэгээ бүр унжих та тий. Гацаа ойч жоохт орвол шийддэг шүү дээ. Хатуу гэхээс илүү уян учраас. тийм маш уян тийм. Тийм учраас алдаа авах чадвар нь өөрөө амар байгаа юм л да. Их торгоо шидэд байгаа даа шүү дээ. Тэрийг өөрөө бий болгоод байна. За мэдээж бүгдээ онцгой тоглогчтой статистик харах хэрэгтэй. Шей MVP статистик үзүүлсэн байна. 1.8 тав тий. Миннесота 2-ыг тоглоод байхгүй болчих. Тийм тий. Яадчгүй Эдвардс дээр бол шүүмжлэлт ирнэ. Багийн лидер тийм ээ. Энэ оноос биш ер нь 30 оног доорож хүлээх хэрэгтэй болно шүү дээ Эдвардс. Тийм үстэй. Тэгжиж идэл жоохон нөгөө юу үзэн шүү дээ. 18 оноо авчихсан чинь зүгээр дундаж нэг 2 3 дугаар одоо тоглогчийн давдаг оноо авчихсан шүү дээ. Яг бүтэн тоглоогүй. Тоглоогүй. Яг Эдвардс энэ статистикээ өөрөө хараад юм эсвэл өөрийгөө бол 13 тоглож болохгүй гэдгээ бол өөр бас хэлсэн шүү дээ. Рандл хангалттай яг сайн. Рандл гэдэг матч бол 28 оноо бол яг Рандас үлдэх гэдэг бол боломж болчиход байгаа байхгүй. Тэгээд тийш 5 удаа 3-аас хийсэн гэдэг чинь Нийтний ягс бүх оноо авцсан. Эхний хагас 20 он авсан. 20 оноо авсан шүү дээ. Тэгээд 2 дугаар хагас байх. 5 оноо авсан. 8. За 3 шид тавалт. Гарын Тавныг Орчоо нэвтлэх Дотроо орчихдохгүй шүү дээ. 29 сарын 4-т юм уу тийм ээ? Тэрнээс за өнөөдрийн тоглолтод хэвтүүлээ 50 шидэж шүү гэж бол гарч ирээгүй л баг. Тэгээ ер нь өөртөө сагсан ч биш баг. 50%-аас дээш 3 шиддэг баг бол бас биш. Гэхдээ Миннесота 3-аас шидээд эхлэх юм бол ямар аюултай гэдэг бид нар Лекстэй тоглосон тоглолтоос харсан тийм ээ? Тийм чинь бол болчиход байгаа байхгүй. Зүгээр их шидэлтэй орлого багийнхан түүхэнд. Зүгээр 3-аас ингээд суларсан сулраагүй ингээд шидээ тоглоод байна гэдэг чинь зүгээр азаа үзээд байна гэсэн үг байхгүй. Босс тэнцэр бол хожигдсон. Ямар ч тоглолтын агуулга байхгүй. Буддаа талбай хараа нэг ийм юм яригдсан шүү дээ. Нэг тоглоом болгон дээр бөмбөг буддаа талбаар нэг хүрч хэрэгтэй гэсэн нэг зүйл байдаг байхгүй. Тэгэхгүй зүгээр залтнаасаа ингээд шидэд плей-оффын одоо маш чухал шатны амар өндөр хэмжээний сагс бөмбөг явж явах хэрэгтэй гэж ойлголт байна. Зүгээр азаа үзэж зогсоод байгаа байхгүй. Бид их тэр ярьдаг үстэй 3 шиддэг багуудад нэг аюул байдаг. 3 шидэлд нь орхоо олчих юм тэгэл дуусчихна гэл. Яг хэлдэг үстэй. Тийм багууд шууд унчиж чинь гэдэг. Эдвардс ч 13 товтлогоонаар да 9-1 3-аас 13 товтлогооны орлого байсан шүү дээ. 9-3-аас шидсэн тий. Болохгүй өстэй тэгэж тий. Яг тэр жоохон юутай холбоотой байх гэж би бодсон. Гэртэл ихлээсээ болоод тэр чинь нэг бас нэг зовөр байгаа шүү дээ. Тэсрэлт хийх гэхлээр Гэхдээ би надад ч юм дараа эсрэг бодолтой шүү. Яагаад тэгэхээр энэ үйлрэлийг 3 оны шидэлтийг Эдвардс тэргүүлсэн шүү дээ. Орлого Оруулснараа тэргүүлсэн шүү дээ. орлого тэгэхээр шидэж олон хийсэн баг. Тэгэхээр чин тэр хүний энэ жилийн сагсан бөмбөрийн тоглолт нь тий 3 шидэх тоглолт нь угаас өмнө жилээс хамаагүй ихсэн байгаа уусаа. Тэр чинь тэр тоглолтод хийж байгаа юм шүү. Тэгэж бас олж үзэхгүй юу? Шидэд нэг хийж ин гэдэг чинь 3 шидэлтэнд болохгүй байгаа юм чинь. Будаа талбаруу дайраад Орох хэрэгтэй. оролт хийгээд алдаа аваад ингэж чийж тоглолтоо оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй орохгүй байхад үргэлжлүүлээ шидсээр байгаа л дуслаа шүү. Тэгэл Лиг ихтэй 3-аас тэргүүлсэн тоглож. плей-офф үлдэлийн тоглолт хасар ялгаатай зүйл яриад байгаа байхгүй. Гэхдээ би тараас угаасаа ингэж асуух хэрэгтэй л доо. Харин тийм. Харин би тэгээ яг хариултыг өгж байгаа байхгүй. За бүгд юу ятггүй. Гайгаач. Чамаа жоо ингэж ярихгүй ч бас ярихгүй байна. Одоо хоёулаа би чамаас цагаан зам асуусан яадаг юм Одоо бэ? тэгээд энэ амар статистик гарсан юм шүү дээ. Хамгийн холлоос одоо довтлогоо явуулсан байна шүү дээ. Энэ тоглолт. 23 болсон юм уу? Тий. Талбайд 23. тий. Тэгээ нэг ясандаа Эдвардс дотгошоо орж чадахгүй байна л гэсэн үг байна шүү дээ. Уул бол ямар ч асуудалгүй орч тоглох ч болно тийм. Ямар ч Локесигийн хамгаалалт амар сайн байна гэсэн үг шүү дээ. Энэ бүхэлдэн одоо энэ зөвхөн плей-офф биш. Улирал энэ тоглолтын руки улирал замналынхаа хамгийн нэг тоглолтын турш цагранаас хол довтлооны орлого гүйцэтгэсэн дундаж
дутагдчихж байгаа. Ийм л тааруу тоглолт болчихж байгаа. Тэгэхээр нөгөө талд бид нэр Оксиг одоо магтах юм. Оксигийн хамгаалт ямар байна те? Окси юу ямар байх вэ гэдгийг бид нэ саадуулж тийм ээ. Бүгдээрээ шууд үржлүүд хоёр тоглох байх уу? Би яг тийг юу гэж бодож байна. Яг бол 3 тоглолт болчиход байдаг те. За мэдээж хэрэг яг 2 тоглолтын ихэнд бол жишээ нөгөө ордон дээр MVP-ийн цомыг авсан. Адам Сэлвэрээс гатаж авлаа. Эхний тоглолт дуусаад нөгөө шээ ярилцлага үжсэн чинь чэт орж ирсэн ээ. MVP. Сэтгүүлчээсэн тий MVP Мэдгүй. хин MVP болсныг мэдгүй гэдэг тавлжсан. Баг нэхэд эхэлсэн л да. Энэ сте их хүч хүсэн те. Тэгсэн. Дөнгөж эхэлж ягцсан. Нэгдүгээр минут тухай. Өнөөдрийн нэрээ мартсан байж тээ. Өнөөдрийн нэг спешн дээр Scott Foster ч шүүгээд. Хэсэг жоохон Никсийн талд үлээж юм санагдсан. Санагдсан шүү. Санагдсан. Би албаар Дөрөвдүгээр сонирхолтой болох гэдэг юм болооч гэж боддог шиг цувралыг. Бүр Pacers-ийн сүүлдээ шатах гад. За одоо гэхдээ өнгөсөн явж байгаа шүү манайхаа. Тийм болсон шүү. За тэгээ Шэй бас Connors Spurs-ийнхаа шинэ өнгөтэй. За энд бол тэгэл нөгөө гол гурван тоглогч нь зүгээр зогсоогдоо үүдээ тий. Тэгсэн. Гурлаа яг л өөргүүдээ гүцтгэл. Шэйн бүж ихнэртэй зориулсан. Тэгээ ихнэртэй зориулсан өнгөнөөс MVP шагналаа авч ихнэртэй бас зориулж юм билж лээ. тэгсэн бас. За хэд үзэхдээ хамаагүй илүү одоо орж тоглосон тийм ээ. Одоо Нэгдүгээр өнгөсөн тоглолтоос гарсан алдаага тий. тэгээ 13 дахин тоглож болохгүй гэдгээ бас Ойлгосон тий. өөртөө маш сайн ойлгосон байлээ. Тэгээд багийнхаа видео үздэг хүнтэй хүртэл тоглолтоо бараг шөнө хүртэл сууж үзсэн. Нилээ ичээд зүтгэл гаргаал. Тэгэхээр илүү нөгөө илүү одоо нөгөө тоглохонд оролцож тий. Тэгээс яг уу саяны хоолой Райнлийн 2 дахь тоглолтыг ерхэд нь тоглохоосоо Энэ солоогоор ээж. Энэ цуврал харин хэцүү юм байна. Ранд Гобер Рид 3-т. Хэцүү юм байна. Энэ гурав чинь нөгөө бусад багуудыг илүүрхэд исэн чинь OKC чи илүүрхүүлэхэ болчих угаасаа гэдэг нь бүр батлах чинь бодогдоод л байна. Өндөр үү тий. Одоо энэ тоглолт нэг дэх тоглолт хоёр дээр Назрид хоёр тоглолтод 3-аас 12 шидэд тэг. Эхний хоёр тоглолтод нэг ч удаа 3-аас оруулаагүй Назрид. Назридын уул нэр ганц 2 3 тус аюу хэрэгтэй. ер нь бол хожигт нь хамгийн гол нөлөө үзүүлэх хэрэгтэй хүн шүү дээ. Назрид бол Сэлгэний Сэлгэнээс Зөв энэ цуврал ер нь Шейгил Александрын нэр энэ жил ингэж хүн амтнд яг хамгаалтанд орж байгаа төлөвийг санаж байна. санахгүй Хин нэгэнд яг энэ Шейг зогсоолог тоглож байгаа. Тэр Шейгил энэ одуудаас өөр төвшин гарсан байна. харин Яг тийш санагдсан. нэг тоглолт тэр нэг Christian Brown-д нэг хамгаалууллаа энэ. Тэгэхээр тэр үзүүлэлтийн хаа тийм биш үү? Яг арай олон товтлцсон л байна. Тийм. үүсгэл нь моц. Тэгээс хийдэг юм аа хийгээд тийм ямар ч үед. За тэг ингээд За хоёр тоглолт. Бүгд хоёр тоглолтоо шууд юг үзчихэ тийм ээ. Тэр нөгөө гол гурван тоглогчийн статистик бүр арай 38 26 22. Яг түрүүнийхээ ер нь түрүүнийхээс бүр ихэ өссөн явчих тийм их тоглолт. гуруулаа ер нь. Энэ гурав яг ингэж тоглол Миннесота өөр багш зогсож. Гурван тоглогч 86 оноо гоо. Тий. OKC багаараа 6хан бөмбөг алтлаа. Яа. Энэ бол төвш үзүүл. Бүсний финал. Тэгснэ 9 бөмбөг тасалдаг. Нөгөө нэг муухай статистик нь гарч ирээд байгаа байхгүй. Бөмбөг алдтаасаа их Тэгээд омстой дамжуултын араа багаараа тоглож байна. Энд дэс нөгөө нэг юунууд нь unforced turnover-ууд нь нэмэгдүүл бүр амар юм болно шүү дээ. Эсрэг байгаа зүгээр алдуулж байгааг юм. Хүн бөмбөг тасалт тоолж байгаа шүү. Тоолж байгаа шүү дээ. бөмбөг таслаа. Дээрээс нь зүгээр нэг очихгүй байгаа тань өгсөн багуудыг. Одоо нэг алцаа тийм 1 2 оноо Алцаа 5 онон дээр бариад байна шүү дээ. Тэр нь хамгийн амар. 5 6 биш. Тэгээ хожигтой одоо энэ одоо нэг стат бид энэ дээр харна тийм ээ. 2 оронтой тооны зүрүүгээр 10-аас дээш гэсэн үг тийм ээ. тэгээ 10-аас дээш оноогоор шаардсан очлон 60 гэдэг ч одоо юу гэсэн үг. Гавтахгүй байна л гэсэн. Энэ Ямар ч бодох. 16 Танаа нөгөө амар Warriors чинь л нэг юм юм байна. Ийм 73 9 ч нэг иймэрхүү. нэг юм хөл байсан тий. Тэгээ юуны Тэгсэн харин. тэгээ юу бас тийм байсан нөгөө юуны 90-д онд бол бүүсийн нэг одоо Гөө зүгээр одоо 60 гэдэг нь рекорд тохгүй юу? Тэнцсэн. 16-аас 17. Одоо нэг тоглолтод Миннесотаг магадгүй дараагийн 10-аас дээш оноо 10 очрод ганцаархнаа нэг төвчигдэнэ гэсэн үг цаг үед. 73 9-с чинь л илүү гарах гэдэг нь гэсэн үг те. Төрүүлчих юм бол илүү гарах гал. нэг тийм Төрүүлээгүй баг шүү Тийм дээ. шүү дээ. Төрүүлээгүй байгаа. дөрөвдөг шүү дээ. За бүгдээ тэгэхээр одоо
шууд өнөөдөр тоглолтыг үзчихэд тэгээд өчтөд тоглолтыг үзчихэд хэлсэн тохоо. За өчтөд тоглолт бол одоо буцаад Миннесота дээр ирсэн. За тэгээд одоо бол харин Миннесота заавал хожих хэрэгтэй. Маш том гэрийн даалгавартай тийм ээ. Талбай дээр бол ялцчихгүй хожих ахгүй болохгүй. Сэтгэл зүйн амар хэлсэн юм. Тэгээ нэг хоёр дахь тоглолтыг үзээд Миннесотаас боломж байхгүй юм шиг харагдаад шүү дээ. Хэцүү харагдчихсан. Үнэхээр хэцүү. Хожил авахд бас жоох хэцүү л харагдаад. Тэгэд болсон гоё нэг юм аа нэр. Үнэхээр шартай. Чихний үед 34-14 гэсэн. Өө тэгээд рид чи оруулчихлаа шүү. Бид анхны оруулалт нэр энэ цуурлаа. За тэгсэн Миннесота өөр ирсэн. Арай өөр ирсэн шүү нэр гэсэн. Шал өөр тоглолт шүү. Түрүү анарын хэлдэг нөгөө талбайдаа очивол өөр байх гэсэн үлээлт нь Энд дээр энэ залуу ёо гарлаад байна. Гарч ирсэн 7 оноо дараалж аваа тий. Нэгдүгээр дээр Эдвардс 16 оноо, Окси 14 оноо. тийм шүү дээ. Яг Эдвардс үнэхээр амар хэлсэн. Конлигийн шидэлт хүртэл унж байгаа. Юус болохгүйсэн тий. Энд чи рид өөр 2 хийн. Винчензо 2 л шидсэн хоёлыг нийсэн. Жишээ. Үнэхээр сайн болсон. Одоо нөгөө хэрэггүй үйлдүүд нь байхгүй болцсон. Тэг ингэмэр биш тий. Ингэхгүй ч яг. Тэгээд Жулиус Рандл 3-аас шидэлтэх оролдлогын тоон цөөрөөд илүү ингээд санийх шиг ороод орж байгаа задлаад байсан. Гоё. Энэ тиймэрхүү өөрчлөлтүүдийг хийсэн. Тоглохгүй бид айгу маш уйдах Йоо. үзэх гэдэг шүү дээ. Энэ Ийм амар байна шүү. Энэ амарсан. Одоо зүтгүүлэх хэлцээд. Тэр нь шүү аа. Тэгээд үзэхэд бол жоохон уйдахтай тоглолт тий. 30 оноо л яваад идэх тий. 40 оноо л яваад идэх тий. Оноогоо харуулж өдөртэй тоглолтох уу? Тий. Өөр юм харахаар үрэл сонирхолтой л шүү дээ. эндээс хийчихэд энэ дараа. За талбай дээр бол Миннесота өөр байна уу? За За Андра яг талбай дээр ирсэн өөрийг одоо бүгдээрээ яг хоо Миннесотагийн зүгээр талбай дээр хожих биш маш том юм мэдгэлийг хийсэн хожлыг авснараа Оксиг бас нэг юм бодуулсан баг гэж би бодож байгаа. 30 оноо Тийм 30 оноогоор лов ап гэдэг. Өө энэ чи юу болчих вэ? Бидний нөгөө нэг амар хамгаалж байгаа. Тайвшрах гэдсэн чинь тайвшрах гэдсэн чинь амар том мэдгэлийг игээд ер нь зочроо өгч байгаа байхгүй. Энэ сайн зүйлч хийж магадгүй, муу зүйлч хийж магадгүй. Ер нь бол яг үнэ тийм. Тэгээд ийм яг ялчгүй ялгаа гарч байгаа нэг зүйл энэ хоёр баг дээр байгаа. Тэр нь болохоор яг уртлын шугамны тоглогч нар байхгүй юу? Майк Конли одоо яг багтаа нэг дунджаар нэг 20-25 минутыг л өгч байна. Энэ хугацаанд бас тим цаа үр дүндээ тоглож чадахгүй. Хамгаалтан дээр маш жижигхэн сул тал болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр Майк Конли плеймейкер хийж чадахгүй болохоор Антони Эдвардсын гарт бөмбөг айгүй их байна. За тэгээд Винчензо бол холбонд тоглогч биш. Тийм болохоор эдний баг ерөөсө найруулга гэдэг зүйл Эдвардс Эско Жулиус Рэндлаар явах болчиход байгаа байхгүй юу? За тэгээд Гоберийн сурал бол үнэхээр ямар нэгэн байдлаар багтаа нэмэртэй байхгүй ер нь талбай дээр байх хугацаанд дандаа хасах байгаад байна. Энэ бол маш тийм санаа зовоохоор зүйлүүдийн нэг гэж би бол харж байгаа. Хэрвээ суралт хожиг гэх юм бол Руди Гобер, Майк Конли, Винчензо 3 маш сайн тоглох хэрэгтэй гэж харж байна. Тэрний үед яг сайн амар хэлдэг сая энэ Оксиг нөгөө сайн аюултай байх болов уу эсвэл яах бол те яг энэ талаар одоо дөрөв тоглолтын талаар асууж шүү дээ те. Яг миний бодлоор авах хэвээр хичээлээ аль хэдийн Дэлвэрс Окси авцсан. 7 хүнд цуврал гарсан. За тэгээ тэрэн дээр ч гэсэн дээр нь ялагдал хүлээж явахдаа ч юм уу Шэйн бас нэг инээгээд гардаг те. Тэгээд Шэйн өөрийгөө одоо энэ бэлтгэгдсэн байгаа байдал багийн лидерийнх нь энэ нөхцөл байдал нь бол одооны саяны Миннесота тожигдсон ажилтны нэг тийм сүртэй болмаагаар унахгүй болов гэж би харж байна. Тэгээд Гобер бол энэ цуврал бас тийм ер нь ашигтай сайн тоглох ямар ч үндэслэл ер нь байхгүй байна. Ер нь Каржа хийсээр гал таарах юм байл гэж бодож байна. Тэгээд саяных шиг ийм төгс сайн эхлэл Миннесота байнгын тавьж чадах уу? 4 үеийн турш ингэж хэцүүлэх явуулах уу гэдгийг ерөнхийдөө жоох хүнд байна. Дараагийн тоглолтыг бол бас энэ шиг гайхалтай тоглолт хийж уртсахгүй бол ер нь Оксигийн талбай дээр ер нь баг дуусчих галлаа санагдав. Би зүгээр бодохтой гэж бодохгүй нөгөө сая бол анар нөгөө хэлсэн ш нөгөө Оксид яг бол харин эсгээр бас нөгөө ингээ хожиж өө бид нар чи энэ багийг нөгөө ямар ч суулгыг хожих юм биш гэдэг бодны илүү Миннесотад ирээд бас наадгүй. тий 2-2 боломж байгаа гэж харж байна зүгээр миний бодлоор. Та хоёрын бодлоор би 4-1-ээр дууссан гэж 2 тэг болох үед нь за талбайдаа Миннесота нэг хожоод нэг хожигдж ирээд 5 тоглолт дуусах юм байна даа гэж бодсон бодлого нь хэвээрээ байгаа шүү.
Шууд тэрээ. Хэвээр Энтони ерөөсө нэг хожил нэгээс за яг хөө миний бодол 3-2 хожил 3 хожлаа 7 тоглолт гарсан ч болно л. Гэхдээ тэр бүх хожлын түлхүүр нь ер нь Эдвардс өөрөө л байх юм байна гэдэг нь надад эхний 3 тоглолтын дараа ойлгомжтой. Эдвардс заавал тоглолтын дээр ингэж бүр нэр өндөр түвшний сакс үзүүлж бугстайгаа манлайлахгүй бол Эдвардсын тоглолтыг хязгаарлаад ирэх юм бол Миннесотагийн тоглолт үнэхээр том асуудалд орж байна л тоо. За Байсаар явдаг бол Би тулгаатай саналыг байна 4-1 юм уу? тий. Энэ цувраллыг нэг яг эхний 2 тоглолтоос л уус ингээд ерөнхий 4-6 харагдав. 2 баг ялгаан харагдаад байна л да. 3 тоглолтын дээр дээрэс нь 3 тоглолтын үеэр Шэгэл Александр микрофон зөвлөгцсөн. Уигинстэй өлөөс хэлгийн сууж 3 дугаар үе явцсан ирсэн. Чиний тоглолтыг юу гэж бодож гэсэн нөөхөнстэй юу бараг нөгөө магтаад гэсэн чи. Үгүй би бол ингэж харж байна. Манай багт ямар ч нэг тийм буруу бид нар муу тоглоод ч юм уу тэгээд сагсан дээр чинь заримдаа нөө шийдэл дундгүй өдр гэж үзсэн. Тэгээ надад бол тэгсэн санаг бид нар зөндөө сууж шийдэл шин ч хийсэн юм шүү. Гэрээ сууж байгаа. Тэгээ сайн тоглохоо зөв MVP-ийн шаардлалт болсон л гэж зөв тийм бодол. Зөв нэг юм хүн яг түрүүсэн шүү дээ. Денвер OKC-ийн цувралын голоор ягаад MVP-ийн шин цуврал нөлөөж магадгүй сэтгэл зүйн асуудал гарч магадгүй тий. Тийм байсан баг. Зөв тэгэл нэг шагналаа аваад багаараа зөв шоож мож ууж идэн тийм байхгүй шүү дээ яаж үгүй тэр чинь энэ чухал үед. Сэтгэл зүйн зүгээр ингээд нэг жоохон амардаг ч юм уу яадаг ч юм арай нэг өөр сүс догдолдог ч юм уу яадаг чинь. Нэг юм бүлээж байна. Арай нэг өөрчлөлт гарсан л болоо. Тийм учраас хожигчлоо энэ цуврал нэр OKC-ийн цувралд хожигдох боломж Гоберийн зүүдэнд л байгаа та. Андра чи бас 4-1 гэж бодож юм уу? Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Би бол энэ цувралыг жоохон өргөөлж Хальтыг би урдуулж Уртуагаас гэж хүсэж чинь. ягаад гэвэл энэ чинь Нью-Йорк Никс Индианагийн цувралаас өөр юм Миннесота ахаа талбай дээр тоглох байхгүй. Нью-Йорк Никсийн хувьд бол Индианагийн талбай дээр тоглохоор даалгавар жоохон яриа жоохон хэцүү болчихсон. Тэр утгаараа одоо Миннесотад нэг хожиж харин цуврал нэг 6 тоглолтоор яаж гарах болчиход байна л да. 5 тоглолт руу 2-2 угаасаа болж очих ганцлах юм бол угаасаа Антони Эдвардс тэр залуугийн сэтгэл зүй тэр яг ийм том тоглолтуудын дээр гаргадаг тэр өөртөө ихтэй байдал би бол цувралыг 2-2 болох боломжтой гэж харж байна. Би ч цувралыг арай уулна гэж байна. Угаасаа 7 тоглолттой OKC гэсэн шүү дээ тий. Тийм ер нь бол бүгд энэ цувралыг Цувралыг бүгдээрээ 7 болно. Та Миннесота гэсэн шүү. Тийм бүгдээрээ 7 болно гэж ярьсан гэж хэлж байгаа. Урт болно гэж ярьсан гэж яахгүй энэ бэдогийн зүгээс. Тэгсэн чи одоо та уртуагыг хүсэж чинь зүгээр харин эхний 2 тоглолтыг арай тийм болдог та 4-1 болчих гээд байсан юм тийм. Эхлэх багтууд бүгдээ урт OKC бас үлрэл плей-оффт юу атсан байгаа шүү дээ. 2 дараалж хожигдчих үзээгүй байгаа гэдэг амар юм байна шүү. Хожигдсны хаараас ууртаа гарч ирдэг. Дэнвер техникийн тоглолтод хожигдоод Баатар зулж 2 дахь тоглолтын дээр 43 оноор хоцсон шүү дээ. 6 дахь тоглолтод Дэнверт хожигдоод 7 дахь тоглолтод 37 оноор хожиж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр чинь бүр ингээд огцом залуусын сэтгэл зүйн үнээр сайн. түүх ихтэй ер нь эвдэгчл ер нь байдаг шүү дээ. Ичдэн шүү гэж байна. Түүх бол тэгжэл өөрчлөгдөх хэрэгтэй. Одоо яг тэр 2 дожийн тожиж гой уртсан. Нэг сүртэй түүх шил дээ. энэ жилийн нэг зүгээр энэ жилийн Сагсан өмсөрөгчтэй бол 7 тоглолт үзмээр тийм үстэй. Тэгэхээр хүсэж байгаа. За бүгд юугаар харцгаая. Хүсэлтэй харъя. Нэрнгэсэл түүх биш юм байна. Бичээд үг. Гэхдээ энэ удирлийнх нь бас түүхийн нэвдэлтэй яриач тээ. Хоёр өчигч үзээгүй юу яриад байгаа тийм. За тэгээд мэдээж энэ логт бүх тоглолт Premier Sport network гарна. Тэр яг хэд хэд гарах юм хоороо бүгд харчих гинэ. Үргэлжлүүлээд найрлагч хоорыг бас харуулчаарай. Энэ би 2 цувралыг 2-5 тоглолтод дуусчлаа даа л гэдэг бодолтой. Наач одоо энэ зүмрийг нэг дараа ярилцъя заяа. Яг Pacers Indiana хоёр яг Knicks-ийн төлбөд очоод 100 мөр авч магадгүй л дээ. Энэ цуврал бол нэг дуусах тэгээд 5 тоглолт дууссан юм санагдав. За бүх тоглолт 8 бол 8:30 8:30-аас гарч ингээд яаж явах OKC-г 2 очих бол хүн болгоо за энэ үгээр 4 байл юм гэсэн амар тэгсэн энэ одоо ямар дүгнэлтэх юм бэ те шууд тэгтээ талбай дээр очихоор плей-оффын тоглолтыг ингээд эргүүлээд ингээд харах юм бол дандаа талбай дээр очиж цуврал иргэдэг тохиолдол айгүй их байдаг. Би бол бүр өнгөцгөн дүгнэлт. Миний бодол бол би сая ингээд 40 оноогоор сая ингээд хожлооч 30 оноор очиж байгаа тоглолтод бол ямар ч утсан за одоо мэдээж ихний 2 тоглолтод тоглоод бол магадгүй за бидний барахгүй маяг гэдэг бодож болно шүү дээ. Буцаад өөрөө талбай дээр 40 оноор ч юу энэ чинь асуудгүй юм биш гэдэг бодол бас ирэх бодол зөндөө байхгүй. Indiana Pacers 2 жил дараалал бүсийн финал шалгарсан шүү дээ. Өнгөсөн дүгнэлт байсан юм. 2 жил мулталцсан биз дээ. Гэхдээ харж илээ. Би сая зүгээр тий яг бүсийн финалыг бол тимч дуусчихгүй бол гэж харж байна. Миний бодол л доо. Одоо талбай дээр тоглоно.
Индиана ямар хамаатай бид чинь Миннесота харж байгаа юм дээр хин чин хин нэгэн дүнэлтэйгээр тэр чин санал нийлэхгүй бол өнгөсөн юм уу л гэсэн. Одоо тэгвэл Индиана Нью-Йоркийн талбай дээр очиод 2 өжсөн бохоггүй юу? Тэнгуут за бас ойлгомжтой энэ зураг хурдан дуустай гэсэн. Тэгвэл нэг буцаад очиод талбайд нь очиод зураг нэг боломжтой оруулах шүү дээ. Тэгэхээр тэрий чинь би өнгөцсөн үлдчихлээд байгаа. Ер нь бол би бол хаач чинь бол айгүй сони дүүтэг нэг санал нийлээд байгаа шиг сонио. Өөрөө гайхаад ах юм. Энэ дүү маань яг миний боцтой бас хэлж мээр яриад ах юм. Хөрхөн. Наад чинь угс тоглолтоо үзэхгүй статистик хараад яваад байгаа. Би яг шууд гэхэд хамгийн тоглолт энэ өдөр таанаас илүү NBA-ийн тоглолтыг үзсэн би баг шүү яг зөв. Тэрийг бол Өдрөл жишээ энэ сая энэ хоёр цуврал. өнөөдөр яасан гэхээр би нэг жоохон ажилтаа болохоор өөрөө бас хөдөө гадаа бас ажилтаа байж байгаад өнөөдөр өглөөрөө тоглолтыг яаж ч үзэж чадаагүй. Өнөөдрийг л үзээгүй. Бусдыг нь үзсэн шүү дээ. Өнөөдөр үзлээ гэдэг амжиг болгосон хайлайтаа үзэл гарч ирсэн. Зөндөө их үздэг шүү. Шахаад ер нь үзэх хэрэгтэй байсан. Бүгдийг нь үздэг шүү. Угаасаа үзэх хэрэгтэй. Заавал үзэх хэрэгтэй шүү. Ажил хийх. Гүг тий чин ажил биш зүгээр дуртай зүйлээс сагсан юм уу? NBA юм биш тэгэхээр энэ үздэг байхгүй бас тий. Ажлаас гадна тий. Тий. За NBA тогтоо хамт тоглоомсоо тэгээд 7 хоногт бол буцаад нэг болсон байгаа. Тэгээд даваа гарах болгондоо өрнө өнөөдөр та бүхэндээ NBA тог. Тийм болохоор нэлээд бөөгнүүлж яриад байна тий. Олон тоглож яриад байна тий. Тэр тоглолт Тийм ээ. 7 хоног 3 тоглолт. Нийцэндээ 6 тоглолт гарчаад шүү. Өдөр болгон Өдөр болгон тоглолт. Гэхдээ NBA тог өрөөдөө та бүхэндээ 36 дахь дугаараа хүргэлээ. Дараа 7 хоногийн нэгтгэд ер нь бол финалд шалгарах 2 баг хоёулаа тодорцсон ч гэж магадгүй. Хэрвээ 7 тоглолт 2 сурал хоёулаа гарах юм бол нэгт 2 дахьд болно. А 6 тоглолт гарах юм бол хагасаа тодорсон байж магадгүй. 5 тоглолт байх юм бол 4 дахь 3 дахь гэл ингээл явна да. Эрт дуусах тий жоох Финал чинь 20 22 21 тэр цаад болдог үстэй. Үгүй А дууссан тэр авчаа дууссан. эхлэн 6 сарын ихээр л байгаа. Тэр яг нэг Төгсөлтөр ба 6 сарын 7 билүү энэ. хидэн амардаг үстэй тий. 6 сарын цуврал их дуусах юм бол яг багууд амарх. Амар. 7 тоглолт гарууд 2 3 хоног ч гэдэг тий. За тэгээд NBA тогтоом дугаар зовсоо тэгээд их лонч яг энэ цагта 5 хэрэгтэй уулзцгаая.